За, хоол амтрахын эзэн хүүхдүүд ээ. За, тэгвэл хамтдаа багштайгаа за хүүхдүүдээ сонсоорой. 1 2 3. За, энэ дээр холдуулаад өгөөрэй. Хүүхдүүд таглаад ах шиг. За, хамтдаа багштайгаа хамтдаа залбираад за семинарынхаа 2 дахь өдрийн үгээ эхлүүлцгээе. 2 хөөхөн гараа хатгажаад хөөхөн нүдэд аниад хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг Бурхан минь талархлаа. Эзэн та биднийг хайрлаад энэ тэнгэр газрыг бүтээж өгөөд мөн биднийг ч гэсэн хайрлаад бас мөнхийн девожн руу орох, тэр мөнхийн улс руу орох итгэл найдварыг олж авах энэхүү Библийн семинарыг зөвшөөрч өгсөн талархаж байна. Манай хүүхдүүд маань ч гэсэн энэ семинараа анхааралтай сайн сонсоод бас энэ Библиэлд гарч байгаа Бурхан таны үг үнэн гэдгийг ч гэсэн баталгаа нотолгоогоор дамжуулан олж хараад зүрх сэтгэлдээ ухаан итгэж чадхаар Бурхан минь та ажиллаж өгөөрэй. Энэхүү семинарт оролцож байгаа бүхий л хүүхдүүд нэгэн ч алдагдахгүйгээр Бурхан таны хайрыг ухаарч чадхад туслана уу. Энэ цагийн эхлэлээс төгсгөл хүртэл эзэн таньдаа даатхан биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За. Энэ дэлгэц харагч нь уу? За. Бид нар энэ семинарт яах гэж сонсож байгаа лээ? Энэ газар руу явахын тулд сонсож байгаа шүү дээ, тийм ээ? Тийм биз дээ? Зөв үү? За, зөв байна, тийм ээ? За, одоо манай хүүхдүүд өглөө семинартаа ирнэ гэд эрт болсон уу? Эрт болсон. Одоо өглөөд нэг үг сонссон, одоо өдрийнхөө хоолыг идсэн их ядарч байгаа хэрэг тийм ээ. Гэхдээ ядарсан ч гэсэн үгээ анхааралтай сайн сонсох хэрэгтэй. Бид нар энэ үгийг за тэр 2 дугаар ангийнхан томоотыг суухгүй юу? За энэ үгийг анхааралтай сайн сонсчиж л бид бүхэн энэ газар руу очиж чадна. Тийм биз дээ хүүхдүүд ээ? Ийм сайхан мөнхийн улс руу явахыг хүсэж байна уу, хүсэхгүй байна уу? За тэхийн тулд үгээ анхааралтай сайн сонсох хэрэгтэй. За тэр 2 дугаар ангийнхан томоотыг суугаарай. За манай хүүхдүүд жоохон хоолоо идсэн, нойр нь хурж байгаа учраас багш нь ч гэсэн үгээ сайн сонсоорой гэд хүүхдүүдээрээ нэг хөөхөн хөнгөн хөгжилтэй дасгал хийлгээ. За манай хүүхдүүд энэ бичлэгийг дагаад дасгалаа хийгээрэй заа юу. За. Судлаасаа 뭐가 나가게 고릴라다. 쿵쿵 고릴라처럼 쿵쿵 춤을 춰요. 쿵쿵 고릴라 땅을 치며 쿵쿵쿵. 독수리다. 활활 독수리처럼 활활 날아가요. 활활 독수리 날개를 펴고 활활활. 도마뱀이야. 휙휙 도마뱀처럼 휙휙 돌려봐요. 휙휙 도마뱀 휙휙 도마뱀 고개를 돌려 휙휙휙. 저게 뭐지? 살금 까치발 들고 살금 까치발 들고 살금. 호랑이! 달려 호랑이보다 더 빠르게 달려 호랑이와 함께 달려. За. Ямар ч тач бүгдээрээ жоохон нойрон сэргсэн баг тийм ээ? За тэгвэл одоо үгээ яаж сонсох хэрэгтэй лээ? Сайн сонсох хэрэгтэй шүү дээ, тийм ээ? За, багш нь эхний цагт сурцсан агуулгаа тавьчихсан давтъя. Библи нь ямар ном гэсэн бэлээ? Бурхны ном гэсэн шүү дээ, тийм ээ? Бурхан энэ Библиэлд өөрийн үгээ хүмүүсээр дамжуулан бичүүлсэн гэсэн. За бас энэ Библиэр дамжуулан Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэж хэлсэн. Энэ үнэн билүү? Худлаа байлуу? Үнэн шүү дээ, тийм ээ? За тэгэхээр Библи үнэн,
бас бурхан амьд оршиж байгаа гэдэг талаар хамтдаа эхний цаг дээр сурсан. Одоо болохоор бүгдээрээ энэ бүтээлийн бурханы бүтээсэн энэ дэлхийн ертөнцийг үргэлжлүүлэн хамтдаа сурнаа. За сая хөдөлгөөнт магтан дуун дээр гарсан шүү дээ, тийм ээ? За тэр 2 дугаар ангийнхан ямар их хүмүүлдэг юм бэ? Томатос ууш те. За сая хөдөлгөөнд магтан дуун дээр гарсан шүү дээ, тийм ээ? За бурхан эхний өдөр юуг бүтээсэн гэсэн бэлээ? Огторгум уу? Гэрэл бүтээсэн шүү дээ, тийм ээ? Гэрлийг бүтээсэн. 2 дахь өдөр юу бүтээсэн бэлээ? Огторгуй тэнгэрийг бүтээсэн шүү дээ, тийм ээ? 3 дахь өдөр юуг бүтээсэн бэ? Урмал ногоо моддыг бүтээсэн. 4 дахь өдөр юу бүтээсэн бэлээ? Нар, сар, одыг бүтээсэн. 5 дахь өдөр юу бүтээсэн бэлээ? Загас, далайн загас, тэнгэрийн шуудыг бүтээсэн, тийм ээ? За 6 дахь өдөр юу бүтээсэн бэлээ? Хүнийг бас амьтныг бүтээсэн, тийм ээ? За ийхүү бурхан 6 өдрийн турш тэнгэр газар, тэгээд энд байгаа урмал ногоо, хүн төрлөختөн, амьтдыг бүгднийг бүтээгээд тэгээд 7 дахь өдөө амарсан байх нэ. За эхний өдөр гэрэл ийхүү 6 өдрийн турш бурхан энэ дэлхийн ертөнцийг бүгднийг бүтээсэн байх нь байна. За тэгвэл энэ бүтээсэн бурхан өөрөө дэлхийн ертөнцийг хэрхэн яаж бүтээсэн талаараа хэлж өгч чадна гэсэн бэлөө, чадахгүй гэсэн бэлөө? Чадна гэсэн шүү дээ, тийм ээ? За тэгвэл бурхан энэ дэлхийг яаж 1 2 3 за цэг суугаад хүүхдүүд маань үгээ анхааралтай сайн сонсон шүү. За юу. За бурхан тэгвэл энэ дэлхийг хэрхэн яаж бүтээсэн талаар хамтдаа энэ Библиэр бас хэлсэн байгаа. Тэр үгийг хамтдаа уншийе. За хамт уншийе. Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв? Мэддэг бол надад хэлээж хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ? Чи мэдгээс хойш хэн дээр нь шугам татсан бэ? За энэ дээр харах юм бол бурхан тэнгэрийг бүтээхдээ, энэ дэлхийг бүтээхдээ шугам татсан, бас хэмжээ хязгаарыг тогтоосон гэж хэлж байна. За түрүүн бүгдээр энэ зургийг харсан шүү дээ. Нарны аймаг, тийм ээ? За энэ зургийг харангууд зураас байна уу, байхгүй байна уу? Байна, тий. Гэхдээ энэ яг боддоор харах юм бол ерөөсөө ямар ч зураас авахгүй. Зүгээр бид нарыг одоо ойлгоход төхөм хэлбэр болгосон үднээс л ийхүү зураастай юм шиг харагдаж байгаа хгүй. Гэхдээ яг энэ дэлхийгээ сансар руу гараад харах юм бол ерөөсөө ийм зураас авахгүй. Тэгсэн хэрнээ ямар ч одоо хоорондоо мөргөлдөх ч юм уу, нэг нэгнийхээ зайн ойртож холдох ийм зүйл байхгүй. Бурхны бүтээсэн дистараллын дагуу хөдлөөд явж байгаа. За гэхдээ бурхан түрүүн дэлхийг ийхүү хоосон орон зайн дээр тогтоож өгсөн гэж хэлсэн, тийм ээ? За энийг дээрээс нь уяагаар барьж байгаа ч юм байхгүй, доороос нь модоор тулж байгаа ч юм байхгүй. Хов хоосон орон зайн дээр бурхан дэлхийг үлгэж байна. Тэгэхээр энэ дэлхийг бурхан бүтээсэн гайхалтай зүйл байгаа сте, тийм ээ? Бид нар бурхны бүтээж өгсөн ийм гайхалтай дэлхий дээр амьдарч байгаа юм байна. За тэгэхээр дэлхийг бурхан бүтээсэн гэдэг нь үнэн байх нь. Тэгвэл бурхан яагаад энэ дэлхийг бүтээсэн бол манай хүмүүс мэдчихэв үү? За сая бүгдээрээ бүтээлийн талаар хөдөлгөөнтэй магтан дуу хийсэн шүү дээ, тийм ээ? Эхний өдөр гэрэл, тэгээд огторгуй, тийм ээ? Урмал ногоо, тэгээд загас, амьтад, хүн гэд ингээ харах юм бол бүх зүйл бурхны бүтээсэн бүх зүйлд дистаралал, эмх журам, зүй тогтол гэсэн зүйл байдаг. За хамтдаа энэ ишлэгийг уншийе. Тэнгэрийг бүтээсэн эзэн ингэж айлтаж байна. Тэрээр газрыг бий болгон гүйцэлдүүлсэн бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор бүтээгээгүй, харин оршин суугчтай болгохоор үүнийг бий болгосон. Би эзэн өөр байхгүй. За энэ дээр эзэн гэж байгаа нь хэнийг хэлж байгаа гэсэн бэлээ? Зүгээр бурхан биш шүү дээ. Бүтээгч бурхныг хэлж байгаа гэж багш нь хэлсэн. За тэгвэл энэ бүтээгч бурхан тэнгэр газрыг яагаад бүтээсэн бэ гэхээр энэ дээр гарч байна.
улаанаар бичсэнийг нь дахиад хамт уншийе. Харин оршин суугчдтай болгохоор үүнийг би болгосон. За тэгэхээр энэ дэлхийг бүтээсэн шалтгаан нь оршин суугчд буюу хүнийг амьдруулахын тулд Бурхан дэлхийг бүтээж өгсөн байх нэ. За тэгвэл Бурханы энэ бүтээсэн дэлхий маань хичнээн сайхан үзэгсэлэнтэй гоё ганган бэ гэдгийг хамтдаа энэ цагт хамтдаа суръя. За дэлхий гаднаас нь харах юм бол ийм бөөрөнхий, ийм цэнхэр өнгөтэй. Тэгвэл дэлхийн дотор талд Бурхан хүнд зориулаад юу бүтээсэн бэ гэдгийг хамтдаа эхлэл 1-р бүлгээс харах юм бол Бурхан тэнгэр газар тэгээд ургамалгоо амтан хүнийг бүтээсэн үйл явдал бичигдсэн байдаг. Тэгээд хамтдаа бүгдээрээ тэр эхлэл номноос харъя. За энэ ишлэлийг хамтдаа багштайгаа уншийе. Ингээд Бурхан газар нь ургамал ногоо буюу үрт өвс ногоо ба доторх үрээ газарт гөвдөг үр жимэст модтыг төрлөөр нь ургуул дугай гэж айлцсан ёсоор болжээ. За эндээс харах юм бол Бурхан маань ургамал ногоо цэцэгсийг төрлөөр нь бүтээсэн гэж байна. Төрлөөр нь ургуул дугай гэж айлцсан чинь тэр нь ёсоор болжээ гэж байна. Бурхан үгээ айлцсан чинь Бурханы айлцсан үгийн дагуу бүх зүйл бий болсон байх нь. За тэгвэл Бурхан энэ ертөнцийн ямар гайхалтай цэцэгнүүдийг бүтээсэн бэ гэдгийг хамтдаа харцгаая. За энэ цэцгийг хардаа. Өнгөнгөөрөө байж тээ тийм ээ. За бас ийм өнгөнгийн цэцэг хүртэл байна. За манай хүүхдүүд цэцгэн дуртай юу? Ямар цэцгэнд хамгийн их дуртай вэ? Сарнай цэцгэнд их дуртай болов гэж бас багш нь их бодлоо. За гэтээ ийм цэцэг харахаар манай хүүхдүүд юу боддог вэ? Гүүгээл нэг гэл үнэртгийг хүсэн штэ тийм ээ? Тэгэл Бурхан манай хүүхдүүдийг ийм цэцэг байдаг шүү. Энэ цэцгийг ч гэсэн ингэж үнэрлж, мэдэрч амьдраарэ гэд Бурхан энэ ертөнцийн ийм олон төрлийн цэцгийг бүтээж өгсөн байх нь. Бас ийм цэцэгнүүд байна. Гоё байгаас тээ. За хашаанда ийм сайхан цэцэгнүүд тариул их гоё тийм ээ. Байнга цэвэр агаарыг цэвэр агаараар амьсгалан сайхан үнэрийг ч гэсэн үнэрлэн шүү дээ тийм ээ. За сая манай хүүхдүүдийн дийлэнх нь одоо энэ цаг бол манай хүүхдүүд сайн сонсоод харин багшийнх нь ярих цаг байхгүй юу? Тэгэхээр манай хүүхдүүд сайн сонсох хэрэгтэй. Түрүүн багш нь эхний цаг дээр юу гэж хэлсэн бэлээ? Сонсохоос өмнө хариу хэлэх нь мулгуу гэсэн шүү дээ. Тиймээс манай хүүхдүүд багштайгаа зэрэгцээд ярих юм бол мулгуу хүүхд болно шүү дээ. Манай хүүхдүүд ухаантай болохыг хүсэж байгаа зү. Тэгвэл багшийнхаа хэлж байгааг сайн сонсоорой. За сая дийлэнх хүүхдүүд маань цэцгэнд ялангуяа сарнайнд дуртай гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл сарнайн төрөл ийм их байна. Манай хүүхдүүд энэ сарнайны төрлөөс хэдийг нь үнэрлж юм уу өөртөө авч үтсэн бай. За үсрээд л гарын 5% багтана шүү дээ тийм ээ. Гэтэл эндээс харах юм бол маш олон төрлийн сарнай байна. Гэхдээ энэ сарнайнуудыг ч гэсэн Бурхан хүүхдүүдээ багштайгаа зэрэгцээд яриад ах юм. Анхаарал сайн сонсон шүү дээ. За ингээ харах юм бол энэ сарнай цэцгүүдийг ч гэсэн манай хүүхдүүдийг үнэрлэж мэдрээрэ гэд Бурхан ийм олон төрлөөр нь бүтээж өгсөн байна. За бас Бурхан их гайхалтай цэцэгнүүдийг бас бүтээж өгсөн байгаа. За тэгвэл тэр цэцэгнүүдийг хамтдаа харъя. За ийм цэцэг байна. Энэ юу вэ? Үлгийтэй хүүхэд байна шүү дээ, тийм ээ? Манай хүүхдүүд ч гэсэн бага байхдаа ингэж үлгийдүүлэл өссөн шүү дээ, тийм ээ? Гэтэл Бурхан цэцгээр үлгийтэй хүүхдийг бүтээж өгсөн байна шүү дээ. Гайхалтай байгаа шүү дээ. За бас өөр зөндөө олон гайхалтай цэцэгнүүдийг Бурхан бүтээсэн. Хамтдаа тэрийг нэг нэгээр нь хараад шалгаад явъя. Бас Бурхан ийм цэцгийг бүтээж өгсөн.
Та нар ийм цэцэг харж ирсэн үү? Амьдаар нь харж байгаагүй шүү дээ, тийм ээ. Гэтэл Бурхан сармагчныг боддоор амьдаар нь бүтээж өгөөд бас сармагчны нүүр царайг нь хүртэл цэцгэн дээр сийлээд өчгсөн байна. За бас ийм цэцэг хүртэл байна. Юу байна? Бар байна шүү дээ, тийм ээ? Бар байна. Бурхан ийм цэцгийг хүртэл бүтээж өгсөн байна. За бас ийм бас жоохон харахад эвгүй цэцэг хүртэл Бурхан бүтээж өгсөн. Хардаа. Хүний гавлын эсэ шүү дээ, тийм ээ? Бурхан ийм цэцгийг хүртэл бүтээж өгсөн байна. За бас ийм нугастай адилхан цэцэгч байна. Гоё байгаас тээ. За тэгээд бас ийм балайдчин цэцгийг хүртэл Бурхан бүтээж өгсөн байхана. За ийхүү соосог өгч байгаа хүүхдийг ч гэсэн ийм дүртэй цэцгийг Бурхан бас бүтээж өгсөн. Бас ийм уралдай цэцгийг хүртэл Бурхан бүтээж өгсөн гэж боддоо. Тэгэхээр энэ Бурханы бүтээл гайхалтай байна уу? Үгүй байна уу? Ийм Бурханыг бид нэр таньж мэдэх юм бол мөнхийн улсад очих юм бол энэ бүх зүйлийг өдөр болгон үнэрлээд, мэдрээд, хараад амьдрнаа гэсэн үг. За тэгэхээр энэ бүх цэцгийг ч гэсэн Бурхан эцэстээ хүнд зориулаад бүтээж өгсөн. Одоо хүнийг энэ үнэрлэж бас энэ үнрээр ч гэсэн сайхан мэдрэмжийг аваарэ. Бурхан цэцгийг ч гэсэн маш олон төрлөөр бүтээгээ зогсохгүй амьтан хүний дүрстэй ч гэсэн цэцгүүдийг бүтээж өгсөн байна. За тэгээд бас Бурхан энэ Эхлэл номон дээр ургамал ногоо цэцэгсийг бүтээснийхээ дараа бас жимс моддыг бүтээж өгсөн гэж хэлсэн. За тэгвэл Бурхан ямар жимсийг бүтээж өгсөн бэ гэдгийг бас хамтдаа харнаа. За эхлээд энэ ишлээ дахиад хамт уншийе. Ингээд Бурхан газар нь ургамал ногоог буюу үрж өвс ногоо ба доторх үрээ газарт гөвдөг үр жимэст моддыг төрөлөөр нь ургуул тугай гэж айлцсан ёсоор болжээ. Энэ дээр үр жимэст моддыг бас төрөлөөр нь ургаа гэд хэлсэн чинь Бурхны хэлсэн үгийн дагуу биелсэн гэж байна. За Бурхан ийм олон төрлийн жимснүүдийг бас бүтээж өгсөн байна. Манай хүмүүс жимсэнд дуртай юу? Дуртай штэ, тийм ээ? Гоё амттай жимс идэл байвал идэл байхыг хүсдэг штэ, тийм ээ? За, бас энэ хажууд нь харах юм бол самарны төрлүүд байгаа байхгүй юу? Манай хүмүүс ч гэсэн самарнд дуртай юу? Дуртай. Гэтэл Бурхан энэ зүйлсүүдийг ч гэсэн бүтээж өгсөн байна. За хүүхдүүдээ хоорондоо юм ярилгүйгээр багшийнхаа үгийг анхааралтай сайн сонсох хэрэгтэй. Багш нь хүүхдүүдээс асуух юм бол тэр үед л хүүхдүүд маань хариулахад болно шүү. За хүүхдүүдээ. За бас Бурхан ийм олон төрлийн жимснүүдийг бүтээж өгсөн байна. За энд манай хүүхдүүдийн дуртай жимс байна уу? За байна штэ, тийм ээ? За тэгээд за дээрээс нь бас Бурхан хоолндоо хийж хэрэгэлдэг хүнсний ногоонуудыг ч гэсэн маш олон төрлөөр бүтээж өгсөн. Манай хүмүүс ихтэй ногоонд их дурггүй штэ, тий? Хоолнд нь ногоотой хоол ичгээр ногоог нь ялгаад үлснийг нь идчихдэг, тийм ээ? Гэтэ тэр бас их муу ахгүй юу? Бид нар ногоо сайн идэх юм бол эрүүл чирэг бас хурдан өндөр болоод өсч чадна. За бас Бурхан ийм олон жимсний моднуудыг бүтээж өгсөн. Хардаа. Бид нар бол чязарган, анис ч юм уу иймэрхүү л одоо алим гэл иймэрхүү л модны жимснүүдийг мэдэн штэ. Гэтэл Бурхан энэ жимсний модыг төрлөөр нь бас бүтээж өгсөн байна. Тэгэхээр энэ Библиэлд бичигдсэн төрлөөр нь бүтээсэн гэдэг нь үнэн байна уу, үгүй байна уу? Үнэн байна штэ. Бид нар сая энэ бүх зүйлийг төрлөөр нь бүтээсэн гэдгийг харж шалгаж үзлээ. За тэгээд Бурхан энэ бүх зүйлийг хэнд зориулж бүтээсэн бэ гэхээр зөвхөн
хүнд зориулж бүтээсэн. За сая манай хүмүүс өнгө өнгийн цэцэгсийг харсан шүү дээ, тийм ээ? Зөвхөн хүн л өнгийг ингэж ялгаж харж чаддаг байхгүй юу? Харин амьтад өнгийг харахтаа зөвхөн нэг хар бараа өнгөөр л нэг л өнгөөр хардаг. Тэгэхээр бурхан ийм сайхан зүйлсүүдийг бүтээж өгсөн гэдэг чинь манай хүүхдүүдэд ч гэсэн бурхан амьд оршдог гэдгээ энэ олон зүйлээр дамжуулан нотлон харуулж байна. За хамтдаа нэг бичлэг үзье. Бүхийлүүрүүд дор бүрнээ үнэхээр гайхамшиг юм. Бурхан энэ өчүүхэн секвойя модны үрийг л ихэд 90 м хүртэл ургахаар эхнээс нь програмчилжээ. Энэ алюминий модны үрч ялгаагүй. Хэдэн жил болоод амтлаг жимс гарахаар зураг төсөл нь хийгдсэн. Үүний зэрэгцээ төрөл бүрийн өнгө хэлбэртэй цэцэгс дэлгэрч байхаар олон янзын үрийг эхнээсээ төлөвлөжээ. Хичнээн олон янзын үр байдгийг харцгаая. Библийн эхлэл номд бичигдсэнчлэн үр ургамлыг төрөл төрлөөр нь бүтээжээ. Бурхан айлцнаар ургамлыг бий болгогч үр, тэдгээрийг бүрэлдүүлэгч зүйлс нь хүн амьтны амьдрах орчныг бүрэлдүүлж байдаг. Эхлэл номын 1-р бүлэгт бурхан айлдахдаа газар дэлхийн нялх ногоо үр ургамал үр жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулах гэж айлджээ. Ингэснээр өсөж үржих чадвартай ургамлууд бүтээгджээ. Өнөөгийн эрдэмтдийн нэгэд байгаа зүйлс нь Библиэд бичигдсэн яг тэр хэвээр байна. Үрэн дотор үнэхээр ам байдаг ажээ. Энэ амьд эсэн дотор тайлагдашгүй нарийн нэгт ажиллагаатай үйлдвэрүүд багтсан байгаа. Ямар ч эрдэмтэн үрийн хиймлэр нийлэгжүүлэн гаргаж авч чадахгүй юм. Харагдаж байгаа шигэ тийм ч энгийн хэлбэр зүйл биш ээ. Үрэн тохиромжтой ус дулаан бүрдтэл унтаж байхаа програмчлагдсан. Дулаан болоод чигийн ханаг чадварыг хинт эдэнд оруулсан бол үр соёолох хугацаа хүртэл хэн тохируулсан бэ? Үндсэнд нь чи доош урах гэд ишэнд нь чи дэшээ өсөх хэрэгтэй гэж хэн тушаасан юм бол? Эдгээрээс та бүхэн хайраа дүрэн бурхны мутрыг мэдэрч байна уу? Үр соёолж урахын тулд хөрсөнд тохирсон хэмжээний тэжээлийн найрлах хэрэгтэйгээс гадна усанд нь хамгийн төгс зогсох гэрлийн долгиомжим тогтмол хэрэгтэй юм. Агаарч хэрэгтэйн дээр цэцгийн үрийг дамжуулах амьд биетүүд бас хэрэгтэй байдаг. Ганцхан үр хүний төлөө арим их үр жимс ургуулахын тулд бүх зүйлийг бүтээх үеэс л бүгд яг энэ хэвээрээ бүрэлдэн тогтсоор иржээ. За бурхан ийхүү ургамал ногоо өвс тэгээд бас одоо жимсний моддуудыг ч гэсэн бурхан төрөл төрлөөр нь бүтээж өгсөн байна. За хамтдаа энэ ишлэлийг уншъя. Ийхүү бурхан далай тэнгисийн авраг том амьтад ба уснаа бужигнагч амьд бүхнийг төрөл төрлөөр нь бас альва жигүүртэн шуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг бурхан харлаа. За сая бүгдээр урмал ногоо цэцгэс тэгээд бас модтыг төрөл төрлөөр нь бүтээсэн талаар харсан. Одоо үргэлжлүүлэн бүгдээрээ амьтдыг бурхан төрөл төрлөөр нь бүтээсэн гэдгийг за хамтдаа сурцгаая. За энэ бурхан амьтдыг ч гэсэн төрөл төрлөөр нь бүтээсэн. Энэ дэлхий дээр маш олон ан амьтад байгаа шүү дээ, тийм ээ? Энэ бүх амьтдыг ч гэсэн бурхан төрөл төрлөөр нь бүтээж өгсөн. За эндээс харах юм бол адуу байна, үхэр байна, хойно байна, зөгийг хүртэл байна, хулган, тэ? Туулай гэл бүх төрлийн ингээл амьтад байна. За бурхан эндээс харах юм бол далайн загас тэгээд бас авраг том амьтдыг төрөл төрлөөр нь бас бүтээсэн гэсэн. Манай хүүхдүүд далайд байдаг загаснуудыг мэдэх үү? Мэдэн штэ, тийм ээ? Акул, авраг загас, хөх аялам гэж мэдэн штэ. Гэтэл бурхан энэ далай дотор бас жижигхэн төрлийн загаснуудыг хүртэл үзэгсэнтэй өнгөөр бүтээж өгсөн. Сая бид нар өнгөнгийн цэцгийг харсан штэ, тийм ээ? Бурхан үүнтэй адилхан амьтдыг ч гэсэн яг төрөл дунд нь өнгөөр нь бас ялгаж бүтээж өгсөн байна. Энийг хардаа хүүхдүүд ээ.
гоё өнгөтэй загаснууд зөндөө байгаа сте. Тийм багаз? Бас бурхан шуудыг хүртэл инхүү өнгөөр бүтээж өгсөн. Гайхалтай байна уу хүүхдүүдээ? За, бурхан инхүү одоо амьтдыг, шуудыг, загсыг хүртэл төрөл төрлөөр нь их олон янзын бүтээж өгсөн байх нь. За, хүүхдүүдээ. За, 1 2 3. Одоо яг энийгээ хөдөлгөөнгүй сайн сонсон шүү дээ. За юу? За. Тэгээ бурхан бас манай хүүхдүүд эрвээхээ харж ирсэн үү? Хэдэн төрлийн эрвээхээ харж ирсэн бэ? За, гэхдээ бурхан бас эрвээхээ хүртэл бүтээсэн баггүй юу? Эрвээхээ чинь их жижигхэн амьтан шүү дээ, тийм ээ? Бид нар нэг одоо анхаардаггүй боловч бурхан энэ эрвээхээ ч гэсэн бүтээхдээ маш их анхаарлаа хандуулад бас ур ухаанаа гаргаад бүтээж өгсөн. Ийм харах юм бол ийм олон төрлийн эрвээхэнүүд байна. Манай хүүхдүүд 100 ч гэсэн эрвээхээ барихгаа тойноос нь ингээл хөөж гүйжсэн удаа байгаа ёстой. Тийм. Гэтэ бурхан за багш нь асуух үед л манай хүүхдүүд хариулъя. Хариулчаад араас нь дахиад өөр зүйл яриад ах юм. Тэгж болохгүй шүү. За юу хүүхдүүдээ. Сонсохоос өмнө хариу хэлэх нь юу вэ? Болгоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр манай хүүхдүүд ухаантай байхын тулд сайн сонсоод дараа нь хариулах хэрэгтэй. За, бурхан ч гэсэн ийм олон төрлийн эрвээхийг бүтээж өгсөн байна. За, ийхүү ан аратан, ургамал ногоо амьтдаар дамжуулан бурхан би энэ дэлхийг бүтээсэн шүү гэдгээ харуулж өгч байна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энэ бүх зүйлийг бурхан бүтээсэн гэдэг нь үнэн байна уу? Үнэн байна. За, тэгвэл энэ бурханы ур ухаан, энэ бурханы чадвар, мэрэгэн ухаан хичнээн гайхалтай вэ гэхээр за хамтдаа энэ ишлийг уншия. За, уншия. Аяа эзэн, таны үйлс хичнээн их вэ. Мэрэгэн ухаанаар та тэр бүхнийг бүтээжээ. За, энэ дээр гарч байгаа эзэн гэдэг нь хэн бэлээ? Та бүхэн бурхан гэд хэлчих болохгүй шүү дээ. Энэ ертөнцийн маш олон бурхад гэдэг зүйл байна. Одоо хүмүүсийн гараараа хийсэн шүтэнч байна. Бас өөр шүтдэг зүйл ч гэсэн байгаа. Тэр бүх зүйлүүдийг ч гэсэн бурхад гэдэг байхгүй. Харин энэ Библийн бурхныг бүтээгч бурхан гэдэг. Манай хүмүүс үүнийг сайн санах хэрэгтэй шүү дээ. За, тэгээд бурхан энэ бүх зүйлийг хэний төлөө бүтээсэн бэ гэхээр зөвхөн хүний төлөө бүтээсэн. Энэ дэлхийг хэний төлөө бүтээсэн гэж хэлсэн бэлээ? Хүнийг оршин суулгахын тулд бурхан бүтээж өгсөн гэсэн шүү дээ, тийм ээ? За, энэ ишлийг харах юм бол бурханы бүтээгч бурхан хичнээн үүснэ гайхалтай вэ гэж байна. Бас мэрэгэн ухаанаараа энэ бүхнийг бүтээж өгсөн гэж байна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бурханы мэрэгэн ухаан хязгааргүй. Бас бурханы мэдлэгч гэсэн эцэс төгсгөл байхгүй. Бурхан ийм агуу учраас л энэ манай хүүхдүүдэд энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс бүх зүйлийг ямар ч зүйл нэгийн ч дутаахгүй бүтээж өгсөн байх нь. За, одоо тэгвэл энэ аратан амьтдаар дамжуулан дахиад нэг зүйлийг хамтдаа суръя. За, хамтдаа энэ ишлийг уншия. Харин одоо аратан амьтдаас асуу. Тэд чамд сургаг. Мөн Тэнгэрийн шуудаас асуу. Тэд чамд хэлж өгөг. Эсвэл газар дэлхийтэй ярилз. Тэрээр чамд сургаг. Далайн загас чамд тунхаглаг. Эзний мотор үүнийг үйлдсэн гэдгийг энэ бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ? Тэгэхээр бурхны бүтээлийг харах юм бол энийг чинь бурхан бүтээсэн байж тээ гэдгийг мэдэж болно гэж энэ Библиэлд хэлж байна. Тэгэхээр энэ Библи нь бурхны үг үнэн биз дээ? Тийм ээ? Тэгэхээр бурхан энэ одоо аратан амьтдаас асуу гэж байна. Энэ аратан амьтдаас асуух юм бол хэлж өгнө гэж штэ. Энэ юу хэлж ийнө вэ гэхээр хөөе нохоо чамайг бурхан бүтээсэн юм уу гэд асуул нохоо юугүй? Гэж штэ тийм ээ? Энэ юу хэлж ийнө вэ гэхээр бурханы бүтээсэн энэ амьтдыг хараад энэ амьтдын онцлог шинж энэ амьтанд байгаа чадварыг ч гэсэн хараад энийг
бурхан бүтээгээсээр аргагүй юм байж тээ гэдгийг манай хүүхдүүд ойлгож мэдээ гэж энэ үгэн дээр хэлж байна. За шуудаас асуу гэсэн. За одоо ингээ харах юм бол бурханы бүтээсэн бүх зүйлд юу байдаг гэж хэлсэн бэлээ? Дэс дараалал, зүй тогтол, тэгээд бас эмх чурам байдгаа гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. За энэ эхний шувуу нь болжмор байна. Болжмор өндгөө 7 хоногийн дараа гаргадаг байна. За энэ доорт нь дахиа байна, тийм ээ. Дахиа 14, энэ нугас байна. 28, галуу 35, тэмээн хэрүүл 42. За энэ хэдийн зүй тогтол явж байна. 7-гийн хүрдэн штэ, тийм ээ. За тэгэхээр бурхны бүтээсэн зүйлд зүй тогтол байдаг гэж хэлсэн штэ, тийм ээ. Бас дистараалал гэж байгаа. За бас ийм зүйл байдаг. За хараарай. Эндээс харах юм бол хулган 21 хоногийн дараа зулцгаа дөрүүлдэг. Тэгээд туулай 28, муур 56, нохой 63, арслан 98 хоног. Энэ бас 7-гийн хүрд ээлжлэл явж байгаа үстэй. Тийм байгаа зүгтүүд ээ. За тэгтээ бурханы бүтээсэн бүх зүйлд зүй тогтол, дистараалал, эмх журам байдгаа гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. За магадгүй энэ арслан 21 хоногт үр төлөө гаргадаг бол юу болох вэ? Энэ дэлхий дээр амьтан гэж байхгүй болно шүү дээ. Бүх амьтдын энэ арслан бариад идчих шүү дээ. Тийм ээ? Ийхүү одоо хулганаа муурн барьж идэхээр муурыг нохой ийхүү яг бурхан тохирсон бүтээж өгсөн байна. За тэгээд бас энэ Библиэл дээрээс харах юм бол их бурхан амьтдыг их чадварлаг, их гайхалтай, бас их ухаалаг бүтээсэн талаар бид нар мэдэж болно. За тэгвэл энэ цагт бүгдээрээ араатан амьтдаас нэг асууж үзэх үү? Асууж үзэх үү, үзэхгүй юу? За үзье за. За тэгвэл энэ араатан амьтдаас асуу гэж байгаа нь юу хэлж ийнө вэхээр? За хамтдаа хоёр зүйлийн талаар сурах болно. Хоёр амьтныг хамтдаа энэ цагт шалгаж үзье. За бурхан тэнгэрт нисдэг шуудыг бүтээж өгсөн шүү дээ, тийм ээ? Тийм биз дээ. Гэтэ одоо бүгдээрээ энэ цагт нисдэг амьтны талаар сурах болно. За багш сая юу гэж хэлсэн байна? Нисдэг шуу гэсэн үү, амьтан гэсэн үү? Тэгэхээр одоо нисдэг шууны талаар энэ цагт сурахгүй, нисдэг амьтны талаар сурна. За хоёр төрлийн амьтан байгаа. За хамтдаа энэ ишлэгийг уншийе. Негевийн араатнуудын тухай зун эрслэн ба арслан нисдэг галд могой гарч ирдэг айдас зовлон шаналнгийн газраар дамжин баялга илчигний нуруунд тохоод эрдэнсээ тэмээний хомд ачаад өөртөө нь ямар ч тус болохгүй ус руу тэд зөөж байна. За энэ дээр бидний анхаарах ёстой нэг амьтан гарч байна. Нисдэг галд шувуу. Биш ээ, галд могой. Та бүхэн нисдэг могой харж ирсэн үү? Харж байгаагүй шүү дээ, тийм ээ. Гэтэл бурхан Библиэлд би нисдэг могойг бүтээсэн гэж байна. Хэрвээ энэ нисдэг могой байгаа гэдгийг шалгаад үзвэл бид хүн бурханд итгэж чадахгүй юу? Чадна шүү дээ, тийм. Тэгвэл бурхан жинкнээсээ нисдэг могой бүтээж өгсөн үү, үгүй юу гэдгийг хамтдаа харах уу? Багш нь харуулах уу? За тэгвэл манай хүмүүс 1 2 3. За яг ийм суудалтайгаар, ийм байр байдалтайгаар тэр нисдэг могой байна уу, үгүй юу гэдгийг нэг шалгаж үзье. 파라다이스 날뱀은 나는 걸 선택했습니다. 높은 곳에서 오직 몸의 굴곡을 펴는 힘으로 도약합니다. 떨어질 때는 몸을 S자로 만듭니다. 수영을 하듯 밸런스를 위해 몸을 양옆으로 비틉니다.
나뭇가지에 꼬리를 걸고 갈고리 모양으로 몸을 뒤로 젖혔다가 튀어나갑니다. 날개도 없으면서 어떻게 이렇게 날게 됐을까요? Чимээгүй сонсоор өгдөө те. 비밀은 이겁니다. За нууц нь 낙하산을 яаж 펼치듯 нисдэг нууц нь 갈비뼈를 ийм байна 벌리고 гэж байна. 등을 배 쪽으로 납작하게 만듭니다. Харах юм бол могооч их бөөргий штэ. 평상시 둥근 몸통을 납작하게 만들어 몸을 띄우는 양력을 높이고 저항력을 줄이는 게 핵심입니다. Тэгээд нисэж байна. Энэ мэрэгүү ухааныг могоод хэн өгсөн бэ? Тийштэй бүтээгч бурхан өгсөн. За тэгэхээр сая Библиэлд нисдэг могоо байна уугүй юу гэдгийг сая шалгаж үзсэн биз дээ, тэ? Тэгэхээр бурхан нисдэг могоо бүтээсэн байна уу, бүтээгээгүй байна уу? Тэгэхээр бүтээгч бурхан амьд орчин уу, үгүй байна уу? Амьд орчин шүү дээ, тийм ээ? За тэгэхээр энэ Библиэлд гарч байгаа бурхан үнэн гэдгийг бид хүн сая энэ нисдэг могоогоор дамжуулан шалгаж үзтээ. За хоёр дахь нэг нисдэг амьтан байна. Манай хүмүүс юу гэж бодож байна? Морь нисдэг морь уу? Байхгүй штэ. За багш нь харуулъя. За манай хүмүүс нүдээ сайн томруулж агаад хараарай. За чимээгүй байхгүй бол багш нь харуулгаа боллоо. За нисдэг юу вэ гэхээр юу байна вэ? Загас байна. Загас нисэж байгаа загас харж ирсэн үү та нар? Харж байгаагүй шүү дээ. Гэтэл бурхан ийм нисдэг загасыг хүртэл бүтээгээд өчгсөн байна шүү дээ. Тийм ээ? Бид нар ниснэ гэвэл зөвхөн юу боддог байсан мөлий? Шувуул нисдэг юм болов уу гэж боддог байсан шүү дээ. Гэтэл бурхан нисдэг могойг ч бүтээсэн байна. Бас энэ зурган дээр байгаа шиг нисдэг загасыг хүртэл бүтээсэн байна. Тэгвэл энэ загас үнэхээр байна уу үгүй юу гэдгийг шалгаж харах уу? За тэгвэл томоотой сууч. За багш нь нисдэг загас байна уу гэдгийг хүүхдүүдтэй харуулъя. За. Their cover blown. Escape seems impossible. But these particular fish have a unique ability. They're flying fish. With an extra thrust from their tails, the flying fish get airborne once more. With a good wind, they can glide for hundreds of meters. But this is just what the frigate birds have been waiting for. When frigates join the hunt, the flying fish are literally caught between the devil. За, нисдэг загас байна уу? Байна штэ, тийм ээ. Тэгэхээр бурхан амьтдыг ч гэсэн их гайхалтай бүтээж өгсөн байгаа штэ. Тийм байгааз? Тэгэхээр энэ ан амьтдаар дамжуулаад ч гэсэн бид хүн бурхан байгаа гэдгийг бас бурхан энэ бүх зүйлийг бүтээж өгсөн гэдгийг мэдэж чадчихно уу, чадахгүй байна уу? Бурхан байгаа гэдгээ маш олон зүйлээр дамжуулан хангалттай харуулж штэ, тийм ээ? За хамтдаа энэ үгийг уншия. Дотоод эргэтэн хэн мэрэгүн ухааныг оруулсан бэ?
оюун хаанд хэн ойлголтыг өгсөн бэ? За ийхүү нистэг могой, нистэг занхсанд ийм мэрэгүү хааныг хэн өгсөн бэ гэхээр мэдээжийн хэрэг бүтээгч бурхан өгсөн. За одоо тэгвэл сая бүгдээрээ ургамал ногоо, цэцгэс, модод, амьтад энэ бүх зүйлийг харлаа. Одоо үүний дараа юу гарч ирэх вүлээ? Хүн гарч ирнэ шүү дээ, тийм ээ? Ийхүү харах юм бол бурхан дистаралтай бүх зүйлийг бүтээсэн байна. За тэгвэл бурхан хүнийг хэрхэн яаж бүтээсэн талаар үлдсэн цагтаа хамтдаа сурья. За хамтдаа энэ үгийг уншийе. Тэгэхэд эзэн бурхан хөрс шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бодгоол болжээ. За эндээс харах юм бол бурхан хүнийг уралсан гэж байна. Уралсан гэдэг нь бүтээсэн гэсэн үг. Гэхдээ бурхан хүнийг яаж бүтээсэн гэнэ үү? Шороогоор бүтээсэн гэж шүү дээ, тийм ээ? За энэ бурхан хүнийг шороогоор бүтээх боломжтой юу, боломжгүй юу? Боломжтой шүү дээ, тийм ээ? Бурхан бүр нистэг зангас, нистэг могойг хүртэл бүтээсэн юм чинь ганц хүнийг ч гэсэн шороогоор бүтээж чаднаа. За гэтээ манай хүмүүс ч гэсэн шороогоор тоглож исэн удаа байна уу элсээр? Зөндөө их тоглолт шүү дээ, тийм ээ? Багш нар ч гэсэн баг байхдаа ингээл гарандаа ингээл бөөр хилж байгаа л өндөг болгоод хооронд нь мөргөлдүүлж тоглолдог байсан. За манай хүмүүс ч гэсэн тэгэлж тоглож үдсэн баха. За гэтээ одоо багшийнх нь харуулж байгаа зүйлийг манай хүмүүс сайн хараарай. Хэн хийж ийн гэдгээс хамаарат тэр шороо юу болж хувирч байгааг сайн харах хэрэгтэй шүү. За манай хүмүүс бол шороогоор инхүү устай зуурж байгаа тий өндөг хийгээд мөргөлдүүлчих юм уу байшин барилга бариа тоглолдог штэ тийм ээ. За гэтээ энэ бол манай хүүхдүүд энээс илүү чадахгүй штэ. Харин жоохон чадварлаг хүн шороогоор юу хийдэг юм мэдэх үү? Ийм зүйл хийдэг. Ваар хийдэг байна. Урлаач хүн энэ ваарыг хийж чадна штэ тийм ээ. Тэгэхээр энэ адилхан шороог хэрнээ хэн хийж ийнэ вэ гэдгээс хамаарат янд өөр болчих штэ. Тийм байгаас тэ хүүхдүүд ээ. За бүр мундаг одоо инженер юм уу зохион бүтээгч энэ шороогоор ийм зүйлийг хийдэг байна. Компьютер, гар утас, техникийн хэрэгслийг бүгднгийн түүхий эдийг нь шорооноос гаргаж ирээд энэ шороогоор ийм зүйлийг хүн зохион бүтээж байна. Тийм байгаас тэ хүүхдүүд ээ. Гэтэ хардаа та бүхэн энэ гурван найрлах нь гурлаа юу илээ? Яг л адилхан шороо. Гэтэл зарим нь нэг өндөг хийгээд хооронд нь мөргөлдүүлж тоглож байна. Зарим нь ваар хийж байна. Зарим нь компьютер хүртэл бүтээж штэ тийм ээ. Тэгэхээр энэ хэн хийж ийнэ гэдгээс хамаарат ямар чадвар, ямар гайхалтай бүтээл гарч ирж ийнэ гэдгийг харуулж байна. Тэгэхээр бурхан ч гэсэн шороогоор хүнийг бүтээсэн гэсэн штэ тийм ээ. Бурхан шороогоор хүнийг ийхүү бүтээсэн. За тэгэхээр бурхан ч гэсэн хүнийг их гайхалтай бүтээсэн байгаа штэ тийм ээ. За гэхдээ бурхан энэ шороогоор хүнийг бүтээсэн учраас бид хүн ч гэсэн амьдрангаа байн газар шороотой ойр амьдардаг. За өдөрт нэг ч удаа шороон дээр гიშгдэггүй хүүхэд гэж байна уу? Байхгүй шүү дээ, тийм ээ? Манай хүүхдүүд наашаа ирэхийн тулд ч гэсэн шороон дээр гიშгээд ирсэн шүү дээ, тийм ээ? Ийхүү бидний бие маань бүтэц шороо учраас бурхан ч гэсэн шороотой ойрхон амьдрахаар биднийг бүтээж өгсөн байна. Тэгээд дээрэс нь бидний иддэг жимс, ногоо, мах, сүү энэ бүх зүйл хүртэл бүгд шорооноос гарч ирдгийг мэдэх хүүхдүүдээ мэдхгүй бах тийм ээ. Гэтэ газар тариалан ирэхлээр үр суулгах юм бол төмөс ургадаг, байцаа ургадаг, янз бүрийн жимс ч гэсэн газар тариалан ирэхлээр гарч ирдэг штэ тийм ээ. Тэгэхээр бид нар ч гэсэн шорооноос гарсан зүйлийг хамтдаа тэр улаан цагаан бодуулгатай хөхөд. За тэгэхээр шорооноос гарсан зүйлээр бид бүхэн ч гэсэн шим тэжээлийг аваад амьдрдаг байна. Тэгэхээр хүн ч гэсэн нас орох юм бол хаан тавьдаг үлээ? Шороон доор тавьдаг штэ тийм ээ? Ийхүү хүн шороогоор бий болсон юм а гэдгийг энэ бүх зүйл нотлон харуулж байна. За гэхдээ бурхан хүнийг хэрхэн бүтээсэн бэ гэхээр за түрүүн
ургамал ногоо, амтан тэгээд бас моддыг, жимснүүдийг Бурхан яаж бүтээсэн гэж хэлсэн бэлээ? Төрлөөр нь бүтээсэн гэсэн шүү дээ, тийм ээ? Тэгвэл Бурхан хүнийг яаж бүтээсэн бол? Шороогоор бүтээсэн. Яаж бүтээсэн бэ? Энэ юугаар бүтээсэн бэ гэвэл манай хүмүүс шороо гэж хэлж болно. Яаж бүтээсэн бэ гэвэл юу гэж хариулах хэрэгтэй байх нь? За, төрлөөр нь ч юм уу, дан дангаар нь ч юм уу гэж хэлнэ шүү дээ, тийм ээ? За, Бурхан тэгвэл хүнийг яаж бүтээсэн талаар хамтдаа харъя. За, энэ ишлэгийг хамт уншъя. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эрэмээр нь бүтээжээ. За, энэ дээр чухал үг нь улаанаар бичсэн үг байгаа. За, улаанаар бичсэнийг нь хамт уншъя. Хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр. За, энийг байрын солих юм бол Бурханы дүр төрхөөр хүнийг бүтээжээ гэсэн үг гарч ирнэ. Ойлгосон үү хүүхдүүд? Тэгэхээр Бурхан хүнийг хинтээ адилхан бүтээсэн байх нь? Өөртөөгөө адилхан бүтээсэн байна. Тэгвэл Бурхан яг ямар дүртэй, ямар нэг юм болоо? Бидэнтэй адилхан юм мах бодтой болов? Үгүй шүү дээ, тийм ээ? Бурхан. За, энэ ишлэгийг хамтдаа уншъя. Бурхан бол сүнс түүнд мөргөгчтөн сүнсээр үннээр мөргөх ёстой гэж байлаа. Бурханыг энэ дээр юу гэж хэлж байна? Сүнс гэж штэ. Сүнсэнд арьс мах гэж байхгүй. Тийм ээ? Тэгэхээр Бурхан хүнийг өөртөөгөө адилхан бүтээсэн гэдэг чинь хүнд юу байгаа гэсэн үг вэ? Сүнс байгаа штэ, тийм ээ? За, манай хүмүүс аав ээжигээ дуурайсан уу? Дуурайсан штэ, тийм ээ? За, энэ харах юм бол ээж охин хоёр байна. Адилхан байна уу? Адилхан байна штэ, тийм ээ? За, бас аав хүү хоёр байна. Адилхан байна уу? Адилхан байна штэ. Тэгвэл бидний сүнс нь Бурханыг бас дуурайсан байх нь. Тэгэхээр манай хүүхдүүд ч гэсэн миний дотор сүнс байгаа юм байна штэ гэдгийг сайн мэдэж ойлгох хэрэгтэй шүү. За юу. За, энэхүү Бурхан дэлхийг бүтээгээд дэлхий дотор эхлээд гэрлийг бий болгосон, дараа нь сансар окторгууг бүтээсэн, тэгээд урмал ногоо, амьтад, нарсаар одод, тэнгэрийн шувуу, далайн загас, хүн гэл энэ бүх зүйлийг бүтээж өгсөн. Ингээ харах юм бол Бурхан бүх зүйлийг дистаралтай бүтээсэн. Тэгвэл энэ Бурханы бүтээл хичнээн гайхалтай гэдгийг нэг бичлэгээр дамжуулан хамтдаа харцгаая.
эндээс харах юм бол сая энэ бичлэгэн дээр хамгийн сүүлд хэний талаар гарч байна? Хүний талаар гарч штэ тийм ээ. Бурхан энэ бүх зүйлийг зөвхөн хүний төлөө бүтээж өгсөн байх нь. Бурхан бид нарыг хайрладаг. Бас бид ч гэсэн Бурханыг дуурайсан сүнс байгаа учраас л Бурхан бид нарыг ч гэсэн энэ мөнхийн ус руу яваасаа ирээсээ хэмээн хүсдэг учраас л энэ бүх зүйлийг хүнд харуулад Бурхан бий байгаа шүү гэдгээ энэ Библийн үгээр дамжуулан бидэнд мэдүүлж өгч байгаа юм. За одоо бүгдээрээ Бурханы хамгийн анх бүтээсэн хүмүүсийн талаар сурна. Бурхан хамгийн анх 2 хүнийг бүтээсэн. Хэн хэнийг бүтээснийг мэдж байгаа юу? Адам, Евагийн талаар бүтээсэн. За эрэгтэйг нь Адам, эмэгтэйг нь Ева гэдэг. За энэхүү цаг хугацаа өнгөрөөд хүмүүс ч гэсэн энэ 2 хүнээр дамжуулан маш их болсон байна. Тийм багаз? Энэхүү энэ дэлхий дээр одоо хэдэн хүн амьдарч байгааг мэдхгүй манай хүмүүс? Тийш дээ. 8 тэрбүү гаруй хүн энэ дэлхий дээр амьдарч байгаа. За гэтээ энэ бүх хүмүүс Адам, Евагийн үр удам. Гэтээ эрдэмтэд ч гэсэн үүнийг нэг судалсан байна. Үнэхээр энэ Адам, Евагийн үр удам энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс Адам, Евагийн үр удам мөн үү гэдгийг судалж үзээд дараа нь үүнийг мэдсэн байх нь. За эрэгтэй хүнийг нь одоо Адамыг юугаар дамжуулан судалсан бэ гэхээр энэ эрэгтэй хүний биед байдаг Y хормосомоор дамжуулан үнэхээр Адам бүх хүн төрлөختний өв эцэг юм бүү гэдгийг судалсан байна. Харин эмэгтэй хүн болох энэ Еваг яаж судалсан бэ гэхээр хүний биед байдаг митохондри гэдэг удамшлын мэдээлэл генээр дамжуулан энэ Еваг ч гэсэн эрдэмтэд судалсаар байгаад олж тогтоосон байна. За тэгэхээр тэгээд энэ хүн төрлөختөн Адам, Евагийн үр удам гэдгийг мэдэх боломжтой болсон байна. Тэгэхээр хүн сармагчаас үүссэн гэдэг нь үнэн байх нь худлаа байна уу? Үний юм уу? Худлаа шүү дээ, тийм ээ? Энэ сая хэллээ шүү дээ. Энэ 8 тэрбум хүн Адам, Евагийн үр удамаа гэж ах чинь сармагч чи манай өвөг дэдстэй гэж яриад байна шүү дээ, тийм ээ? Тийм зүйл байхгүй. Бурхан амьтдыг төрөл төрлөөр нь бүтээсэн. Харин хүнийг яаж бүтээсэн бэ? Бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн байх нэ. За энэ Бурхан хүнийг бүтээсэн талаар дахиад жоохон нарийн тайлбарч өгье. За хамтдаа энэ ишлэгийг түрүүн уншсан дахиад хамт уншийе. Тэгэхэд эзэн Бурхан хөрөс шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бодгоол болжээ. За эндээс харах юм бол хүнд сүнсийг өгсөн учраас л хүн амьд болсон байх нь. Бурхан хүнд сүнсийг өгөөгүй байхад зүгээр л нэг юм л ямарч амьгүй байсан. Харин Бурхан хүнд сүнсийг өгснөөрөө хүн амьд биетэй болсон байна. За хүүхдүүдээ сайн хараарай. Энэ хүний нүд нээлттэй нөө? Анцсан байна уу? Анцсан байна шүү дээ. Одоо Бурхан өөрийнхөө дуурайсан сүнсийг инх өгч байна. За эвгүй энэсэр чинь тийм ээ. За гэхдээ Бурхан хүнд сүнсийг өгсөн учраас л энэ хүн ч гэсэн амьд бит болсон байна. За тэгээд бас хүүхдүүд маань энийг сайн санах хэрэгтэй. Хүн сүнс байгаа учраас л амьд. За 1 2 3. За одоо жоохон анхаарал сарниад байна шүү дээ. Одоо жоохон байж байгаа дууслаа шүү дээ хүүхдүүдээ. Жоохон нэг төвчээртэй зан гаргаад үгийг анхаараад сайн сонсъё. За манай хүүхдүүд үүнийг сайн санах хэрэгтэй шүү дээ. Хүнд сүнс орж ирсэн учраас л хүн амьтай байгаа юм байна штэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Манай хүүхэд амьтай байгаа юу, амьгүй байгаа юу? Амьтай штэ. Тэгэхээр манай хүүхдүүдэд юу байна гэсэн үг үлээ? Сүнс байгаа гэсэн үг, тийм ээ? Тэгэхээр Бурхан хүнд сүнсийг оруулж өгсөн учраас л хүн амьтай, амьдраад хөдлөөд явж байна. За хүн нэг ийм 3 зүйлээс бүтсэн байгаа. За хамтдаа тэрийг харъя. За хамт уншъя.
Амар тайвны бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс сэтгэл бие тань бүхлээрээ бидний эзэн Есүс Христийг ирэхэд гэмзэмгүй хിവэр байх болтугай. За эндээс харах юм бол хүнд юу байдаг вэ гэдгийг нь харж байна. Хүнд сүнс, сэтгэл, бие гэж байдаг байна. Хүн ийм 3 зүйлээс бүрдсэн байх нь. За сүнс, сэтгэл, бие. За энд сүнс, сэтгэл, биений онцлогийг нь шинж чанарыг нь хэлж өгсөн байна. Хүн бие байгаа учраас яадаг вүлээ? Ядардаг штэ. Ядархаараа унтах хэрэгтэй байна гэдгийг мэддэг тийм ээ? Бас бие байгаа учраас өлсдөг. Өлсгөөрөө бид хоол идэх хэрэгтэй байна штэ гэдгийг мэддэг. Бас бие байгаа учраас л бид яадаг вүлээ? Хувцасдаг штэ. Бид нар даарах юм бол хүнжил өмөрөх ч юм уу зузаан хувцас өмсдөг штэ тийм ээ? Энэ бол биеийн хэрэгцээг хангаж байгаа зүйл. Харин сэтгэл юу хүсдэг вэ гэхээр сэтгэл маань мэдлэг, хайр халамж, баяр хөөргийг хүсдэг байна. Тэгэхээр бид нар ч гэсэн ингээл аав ээжээрээ хайрлуулах юм бол бидний сэтгэл ч гэсэн догтлол гоё байдаг штэ тийм ээ? Инхүү сэтгэл байгаа учраас л ийм зүйлс гарч ирж байна. Тэгвэл бидний энэ сүнс юу хүсдэг юм бэ гэдгийг хамтдаа харъя. За бидний сүнс шашин шүтлэг, мэс чанар, мөн хамиг бидний энэ сүнс хүсдэг байна. За тэгвэл энэ шашин гэж юу хэлж байгаа юм болоо хүүхдүүд ээ. Манай хүүхдүүд сайн мэдэхгүй байж магадгүй. Багш нь тайлбарлаад өгье. Шашин гэдэг нь юу вэ гэхээр Бурхныг хайсан сэтгэлийг хэлж байна. Хүмүүс жинхэнэ Бурхныг мэдэхгүй байгаа учраас л доо шашин, шүтэн, хиймэл бурхад гэдэг зүйлсийг гаргаж ирсэн баггүй юу? Гэтэ бид бүхэн одоо энэ Библийн семинараар дамжуулан жинхэнэ амьд оршдог цорын ганц бүтээгч Бурхны талаар сурч байна. За тэгвэл энэ мэс чанар нь юу хэлдэг юм бол хүүхдүүд ээ? Манай хүүхдүүдэд мэс чанар байгаа юу? Байгаа шүү дээ тийм ээ? Хүүхдүүдээр зогсохгүй энэ дэлхийлэр ямар ч хорон муу муухайг үйлцэн хүн байсан хүнд мэс чанар гэж байдаг. Мэс чанар нь юу хэлж ийнэ гэхээр эн чин зөв штэ. Эн чин буруу штэ гэдгийг ялгаж салгах хэмжүүрийг хэлж байна. Манай хүмүүс худлаа ярьж болох уу болохгүй юу? Болохгүй штэ. Худлаа ярих чинь муухай тийм ээ? Тэгэхээр бид нар энэ мэс чанараараа дамжуулан худлаа ярих чинь болохгүй гэдгийг мэддэг. Тийм ээ? Хин нэгэн туслах хэрэгтэй гэдгийг мэдгүй юу? Мэдэн штэ тийм ээ? Энэ хин нэгэн туслах хэрэгтэй гэдгийг ч гэсэн мэс чанараараа дамжуулан эн чин зөв штэ гэдгийг энэ бидний дотор байгаа мэс чанар мэдүүлж өгч байна. За тэгээд энэ мөнх ам гэж байна. Тэгвэл мөнх амир нь мөнх ам нь ямар онцлогтой юм болоо? Мөнх ам нь ямар онцлогтой вэ гэхээр мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэл байгаа гэдгийг хэлж байна. Манай хөхөд үхэхгүй мөнхөд амьдрахыг хүсэж гин үү? Хүсэж штэ тийм ээ? За хамтдаа энэ ишлэгийг уншийе. Бүх юмыг тэр тухайн цагтаа сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурхны үйлдсэн ажлыг эхнээс нь эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн тэрээр хүмүүний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ. Бурхны бүтээл, Бурхны бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэдгийг ойлгож чадахгүй ч гэсэн Бурхан бидний энэ төрлөх чанар дотор мэс чанар гэдэг зүйлийг өгөөд мөнхөд амьдрахыг хүссэн сэтгэлийг төрүүлдэг байна. За хамтдаа энэ үгийг уншия. Учир нь сүнсгүй би үхмэд байдгийн адил түүнчлэн үүсгүй итгэж бас үхмэд болоо. За багш нэг асуулт асууя. Хүн нас орохоор ер нь юу болдг юм болоо? За бурхан болно. Өөд болоод ингээл тэнгэр рүү гараад явна гэл янз бүрийн зүйл ярьдаг штэ тий. Гэтэ энэ хүн үхэхээр юу болдог вэ гэхээр энэ байна. Энд дэр хэлж штэ. Сүнсгүй би үхмэл байдгийн адилаа. Хүн үхэж ийнэ гэдэг чинь энэ дотор нь байгаа сүнс биеэс нь гараад явахыг хэлж байна. Тийм ба өстэй хүүхдүүд ээ. Энэ хүн ч гэсэн нас орсон чинь сүнс нь гараад явж байна тийм ээ. За тэгэхээр үхэл гэдэг зүйлийг манай хүүхдүүд ингэж ойлгоход болно. Энэ биеэс нь сүнс нь гараад явахыг
үхэл гэдгийг байж тээ гэдгийг манай хүүхдүүд нэг тогтоогоод аваарай. За тэгээд бас хүн яаж амьд бий болсон бэ гэдгийг багш нь түрүүн хэлсэн шүү дээ, тийм ээ. За одоо энэ ишлэгийг хамтдаа уншийе. Тэгээд би энэ урд байсан газар шороондоо буцаж амьсгаа нь үүнийг өгсөн бурхандаа буцах ажээ. За хүн нас орох юм бол биеийн сүнс нь биенээсээ гараад явдгаа гэсэн, тийм ээ. Тэгвэл энэ биенээсээ сүнс нь гараад хаашаа явах вэ? Дээшээ. Өөд боллоо гэж ярьдаг штэ, тийм ээ. Өөд болж гинэ гэдэг чинь өөд гэдэг чинь дээшээ гэдгийг хэлж байгаа байхгүй. Сүнс нь дээшээ гараад явна гэдэг нь бурхантай уулзгаар явна гэсэн үг. Энд дээр өгсөн бурхандаа буцнаа гэж штэ, тийм ээ. Тэгэхээр энэ сүнсийг бидэнд хэн өгсөн байх нь вэ? Бурхан өгсөн байх нь. Тэгэхээр энэ үхэл гэдэг нь сүнс биеэсээ гараад явахыг хэлнэ. Энэ биеэсээ сүнс нь гараад явах юм бол бурхантай уулзгаар явдаг байх нь. Манай хүүхдүүд энэ бид маань надад сүнс байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй шүү. За юу хүүхдүүдээ. За багш түрүү нэг бэйли авах гэжсэн мартцсан байна. За одоо багшигаа нэг цагаан бэйли өмссөн байна гэж бодоорой. За юу. За ингээ хөдөлгөжүүл энэ гар хөдөлж гинөө бэйли хөдөлж гинөө. Гар хөдөлж байгаа шүү дээ. Бэйлитэйгээ давхар хөдөлж гин. Гэхдээ энэ бэйлигээ суглаад авчвал энэ бэйли дангаар хөдөлж чадах уу? Чадахгүй шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний биеэс сүнс маань гараад явчих юм бол бидний бие юу ч хийж чадахгүй. Хөдөлж чадахгүй, явж чадахгүй, ярьж чадахгүй, яаж чадахгүй. Харин бидний дотор бие байгаа учраас л бид нар хөдлөөд, яриад, идээд, унтаад, тоглоод ийхүү амьдарч байгаа хэрэг. За. Бас энэ дэлхий дээр үхээд буцаад амь орсон хүмүүс маш олон байдаг. За, тэр хүмүүсийн нийтлэг ярьж байгаа зүйлийг сонсох юм бол ийм зүйлийг ярьдаг. За, хамтдаа энэ ишлэлийг уншийе. Арьс минь устгагдсан хойнж би мах бодороо бурхныг харах болоо. За, энэ дээр юу хэлж ийнэ гэхээр мах бод нь үхсний дараа энэ биеэсээ сүнс нь гараад тэр сүнс нь бурхныг харна гэж байна. Энэ хүний сүнс үхдэггүй, мөнхөд оршдог. Ойлгож байна уу хүүхдүүд? За тэгээд энэ үхлийг мэдэрсэн хүмүүсийн нийтлэг ярьж байгаа зүйлийг сонсоод үзэх юм бол би биеэсээ гараад бурхныг харсан гэж ярьдаг. Бас би энэ биеэсээ гараад диваажн руу мөнхийн ус руу очиж үзсэн. Бас там руу хүртэл явж үзсэн гэж ярьж байгаа хүмүүс дийлэнх нь байдаг. Тэгвэл энэ хүмүүс эдгээр зүйлсийг харсан гэдэг чинь боддоор мөнхийн ертөнц байгаа гэсэн үг. Тэгэхээр манай хүмүүс энэ зүйлээр дамжуулан нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр энэ үхэл гэдэг зүйл чинь бүх зүйл биш юм байна штэ. Үхээд бүх зүйл дуусахгүй юм байна штэ гэдгийг манай хүмүүс мэдэх хэрэгтэй. Үхлийн дараа гарцаагүй мөнхийн ертөнц байгаа. Тэгэхээр манай хүмүүс энэ биенээсээ гараад явах юм бол тэр мөнхийн ертөнцид орох бэлтгэлээ хийн. Инхүү хүн үхэх юм бол мөнхийн ертөнц рүү ордог байна. За бурхан бидэнд энэ Библиэр дамжуулан бурхан өөрийгөө мэдүүлж өгч байна. Бас энэ бие гэж хэлээд байгаа нь энэ бидний энэ биеийг хэлж байгаа юм биш аахгүй юу? Энэ бидний бие дотор байгаа сүнсийг хэлж байна. Тэгэхээр манай хүүхдүүд ч гэсэн надад сүнс байгаа юм байж тээ гэдгээ өнөөдрийн нэг хичээлээр дамжуулан баттай нэг мэдэж аваасаа гэж хүсэж байна. За манай хүүхдүүд энэ мөнхийн ус руу явахыг хүсэж байна уу? Эсвэл мөнхийн там руу явахыг хүсэж байна уу? Мэдээж бүх хүүхэд мөнхийн ус руу явахыг хүсэж байгаа шүү дээ. Багш нь энэ мөнхийн ус ямар газар гэж хэлсэн бэлээ? Арслан баавгаатай тоглоно. Тэгээд үхэхгүй, өвдөхгүй, уйлахгүй, гашуудахгүй мөнхөд хаа гэж баяр хөөртэй инээж баяр хөөртэй амьдардаг газар гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? Ийм газар руу манай хүүхдүүд явахыг хүсэж байна уу? Тэгвэл энэ семинараа сайн сонсоод ямар хүүхэд энэ газар руу явдаг юм бэ гэдгийг бид нар мэдэж авах хэрэгтэй. За, хүний амьдралыг 3 цагт үед хуваадаг. За, бид нар бүгдээрээ эхийн хөвлөд 9-10 сар байжгаад гарч ирсэн. Тийм биз дээ хүүхдүүд ээ? За, тэгвэл багш нь асууя. Энэ 9-10 сар манай хүүхдүүд ээжийнхээ гидсэнд юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй юу, тийм ээ?
Мэдээж 9-10 сар байх хугацаанд томорсон. За өөрөөр хэлэх юм бол энэ газар дээр төрөх бэлтгэлээ хийсэн байх нь. Ойлгосноо? Хэрвээ бэлтгэлээ хийгээг бол манай хүүхдүүд одоо энд сууж явах нь уу, суухгүй байх нь уу? 9-10 сар ихийнхээ гэдсэнд байнга энэ ертөнцийн дээр энэ газар дээр төрөх бэлтгэлээ хийж чадсан учраас л одоо бүгдээрээ энд ирчихсэн Библийн семинарт оролцож штэ, тийм ээ? За тэгвэл бас хоёр дахь цаг үеийн юу вэ гэхээр энэ ертөнцийн дээр хүн 70-аас 80 жил амьдардаг. За сая ихийн хэвлэлд бид нар ямар нэгэн зүйлд бэлдсэн гэсэн штэ. Юунд бэлдсэн гэсэн бэ? Энэ газар дээр төрөх бэлтгэлээ хийсэн гэж байна. Тэгвэл бид нар энэ дэлхий дээр 70-аас 80 жил амьдрна. Тэгвэл энэ дэлхий дээр 70-80 жил амьдрахдаа бид нар ер нь юунд бэлдэж байгаа юм болоо? Тийш үү? Мөнхийн улс руу, мөнхийн ертөнц рүү орох бэлтгэлээ хийж байгаа ахна. Гэтэ энэ сууж байгаа хүмүүс дийлэнх нь энэ бэлтгэлээ хийгээг байгаа, тийм ээ? Тэгэхээр энэ мөнхийн улсаар дамжуулан мөнхийн улс руу явах арга замыг мэдүүлж өгөхийн тулд энэхүү Библийн семинарыг хийж байгаа гэдгийг манай хүмүүс битгий мартаарай. За энэхүү бид нар ч гэсэн энэ одоо өнөөдөр, маргааш, нөгөөдөр тэгээ хагасайн хүртэл энэ Библийн семинар маань үргэлжлэн. За энэ Библийн семинараар дамжуулан бид бүхэн мөнхийн улс руу явах бэлтгэлээ хийж байгаа байх нэ. Мөнхийн улс руу ямар хүн орж чадна гэсэн бэлээ? Сайн хүүхэд орж чадах юм уу? Багш нь түрүүн юу гэж хэлсэн бэлээ? Та нар бичвэрүүдэд юу байгаа учраас судалдаг гэсэн бэлээ? Мөнхэн байгаа учраас л бид энэ Библийн семинарыг сурч байна. Тэгэхээр бид нар энэ Библийн семинарыг сурч байна гэдэг чинь мөнхийн улс руу явах бэлтгэл буюу мөнх амийг олж авах бэлтгэлээ хийж байна гэсэн үг. За энд нэг ийм үг байна. За энэ үгийг хамтдаа уншийе. Хүнд өдрүүд ирж надад айтайм алга гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд бүтээгчээ санагтун. За энэ дээр хэлж байна. Залуу насныхаа өдрүүдэд бүтээгчээ сана гэж байна. Энэ бүтээгч нь хэнийг хэлж байгаа вэ? Тэнгэр газар түмэн бодис хүн төрлөختнийг бүтээсэн Бурхныг хэлж байна. Тэгэхээр залуу насндаа гэдэг чинь одоо манай хүмүүс их залуу байгаа шүү дээ, тийм ээ? Яг үндэ залууч болоогүй байгаа шүү дээ, тийм ээ? Одоо ерөөсө балчир насан дээр явж байгаа шүү дээ, тийм ээ? Энэ насандаа Бурхныг таньж мэдээд, Бурхныг ухаарад итгэнэ гэдэг чинь маш чухал байх нь. За түрүүн хамгийн түрүүнд энэ өглөө нэг семинар хийхэд багш нь хамгийн түрүүлж уншуулсан ишлэгийг санаж байна уу? Багш нь ямар ишлэл уншуулсан бэлээ? Бурхныг хүсэл нь ийм юм аа гэж харуулсан шүү дээ. Санаж байна уу? За санахгүй байх шиг байна те. Хоолтойгоо холиод идчихсэн юм шиг байна те. За тэгвэл өглөө хамгийн түрүүлж уншуулсан ишлэгийг за дахиад хамтдаа уншаад тэгээд дуусгая. За энэ ишлэгийг хамт уншийе. Тиймд энэ багчуудаас хэн нэг нь алдагдах нь Тэнгэр дэх эцгийн чинь хүсэл биш юм. За энэ дээр харах юм бол Тэнгэрт байгаа Бурхныг хүсэл гарч байна. Тэр Бурхныг хүсэл нь юу вэ? Нэг ч хүүхэд алдагдахгүй бүгдээрээ мөнхийн улс руу ирээсэ гэж Бурхан хүсдэг байна. Тэгэхээр бид нар энэ семинарыг сайн сонсоод энэ Библийг ч гэсэн сайн ойлгоод ухаарад энэ Бурхны хайрыг мэдээд авчих юм бол энэ сууж байгаа бүх хүүхэд Бурхны бидэнд өгөхийг хүсэж байгаа. Бурхан биднэрт зориулаад бэлтчихсэн байгаа. Мөнхийн улс руу орж чадах нь байна. Тэгэхээр маргааш нөгөөдөр тэрний дараагийн өдрөөр дамжуулан манай хүүхдүүд мөнхийн улс руу орох бэлтгэлээ хийгээд тэр мөнх амийг олж аваад Бурхны хайрыг ухаарад деважн руу орох итгэл найдвартай болоосэй гэд багш нас хүсэж байна. Энэ сууж байгаа хүүхдүүд маань маргааш нэгэн ч алдагдахгүй бүгдээрээ хүрээд ирээрээ ойлгосноо? За бас маргааш ирэхдээ бас хавь өөрийнхөө найз нөхдийг ч гэсэн дагуулад хүрээд ирж болно шүү. За хамтдаа хөөхөн гараа хатгаад хөөхөн нүдэн анцгаагаад хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг Бурхан минь талархлаа. Эзэн та ийм хөөхөн хүүхдүүдийг өнөөдөр ч гэсэн өөрийнхөө үг болох энэ Бурханы үгнээс сурах боломжийг зөвшөөрч өгсөн талархаж байна. Энэ сууж байгаа хүүхдүүд маань өнөөдрийн энэ хоёр үгээр дамжуулан Библи үнэн Бурхан амьд оршдог. Бас энэ Библиэлд
Бурхан энэ ертөнцийг бүтээсэн талаарх баталгаа, нотолгоонуудыг хараад үнэхээр энэ ертөнцийг Бурхан бүтээхээс өөр аргагүй байна гэдгийг бид өхөн мэдэж авсан билээ. Бас хүнд сүнс байгаа гэдэг талаар ч гэсэн манай хүүхдүүд сурсан билээ. Энэ сурсан зүйлээ ч гэсэн марталгүйгээр санаад үнэхээр Бурхан таны биднэрт өгсөн өгөхийг хүсэж байгаа тэрхүү мөнхийн ус руу орох итгэлийг олж авч чадхаар Бурхан та энэ сууж байгаа хүүхдүүд нэгэн ч алдагдахгүй дараагийн семинартаа оролцож чадхаар Бурхан та зүрх сэтгэл алхмыг нь удирдах өгөөрэй. Бүх зүйлийг эзэн тань таатхан биднийг хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За үгээ сайн сонссон хүүхдүүдтэй баярлалаа.